Одоо математик эхнээс нь үзнэ. Одоо эхнээс нь хэр бүр эхнээс нь үржих байхаа бол үзэхгүй байж болно гэж би найдаад байгаа штэ. Тэгээд юу гэсэн эхнээс нь за зэргээс эхлэе гэж бодож байна заяа. Тэгээд зэрэг гэдэг нь болохоор ерөнхийдөө бол одоо жишээ нь 2-ын 2 зэрэг гэдэг нь 2-ыг 2 удаа үржсэндээ тэнцүү гэсэн үг. Тэгэхээр 2-ыг үржих нь 2 тэнцүү 4 баад 2-ын одоо 3 зэрэг гэж хэлэх юм бол 2-ыг 3 удаа үржсэндээ тэнцүү байхгүй юу? Тэгээ 2-ын 3 зэрэг гэх юм бол 2-ыг үржих нь 2 үржих нь 2 гээд 2-ыг 3 удаа үржсэндээ тэнцүү. Тэгээд энэ нь болохоор 8 байгаа. Тэгээ энэ нь болохоор зөвхөн 2 гэж би 2 биш яг бүх тоон дээр бол болно заяа. Тэгээд одоо a-гийн x зэрэг гэвэл a-г одоо x удаа үржүүлсэндээ тэнцүү гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо x-ийн оронд 3-ыг орлуулад үзэх юм бол a-гийн 3 зэрэг гэдэг нь a-г 3 удаа үржүүлсэндээ тэнцүү болно. Тэгээд за одоо жишээ нь 0.8 гэдэг тооны 2 зэрэг гэх юм бол энэ чинь 0.8-ыг үржих нь 0.8 болж байгаа байхгүй юу? Тэгээд 0.8-ыг 0.8 үржүүлэхээр 0.64. За ямар ч хийсэн одоо бүтэн ийм зэрэг нь бүтэн зэрэг гэхээр одоо за ямар ч хийсэн нэмэх тоотой одоо нэмэх зэргүүд нь болохоор ингээд үржүүлчихдэг байж. Тэгвэл одоо хас зэрэг нь яах юм бэ гэж бодъё. Одоо 1-ийн хасах 1 зэрэг гэж үзье. 1-ийн хасах 1 зэрэг 1-ийн хасах 1 зэрэг биш байна. За 2-ийн хасах 1 зэрэг гэх юм бол одоо хэрэг хасахтаа хэрэг зэрэг дээр чинь зүгээр хасахтаа байгаа гэж бодно штэ. Тэгмүүд энэ дээр чинь зэрэг дээр чинь энэ тооныг хасах байх юм бол энийгээ нэмэх болохын тулд зүгээр л нэг тохиолдоход болохгүй 1-ийн 2 зэрэг гээд 1-ийн 2 зэрэг биш шүү. 1-ийн хуваах нь 2 шүү. Тэгээд ерөнхийдөө бол энэ чинь бол ерөнхийдөө баг уруу функц гэж ойлгоход болно гэх юм уу. За гэхдээ энийг ер нь баг ойлгоход хэрэггүй баг. Гэтэ зүгээр зэрэгчээ хэрэг хас тоотой байх юм бол зүгээр нэг хуваагаал доор нь тэр тооных нь зэргийг бичиж болно гэх юм уу. За одоо 2-ын хасах 1 зэрэг биш 2-ын хасах 3 зэрэг гэж үзэнгүүт энийг чинь хасах байх юм бол энийг нэмэх болохын тулд энийг нэг хуваагаал тэгээд энэ зэрэгээ зүгээр нэмэхээр бичээд 2-ын 3 зэрэг гэж бичиж болно. Тэгмүүд энэ чинь өөрөө нэгийг хуваах нь 2-ын 3 зэрэг гэдэг чинь өөрөө 2-ын 3 зэрэг чинь сая ярьснаар 2-ыг 3 удаа үржүүлсэндээ тэнцүү шүү дээ. Тэгээ 2-ыг 3 удаа үржүүлсэндээ тэнцүүхээр чинь 8 болж байгаа байхгүй юу? Тэгээд энэ тоо чинь өөрөө нэгийг хуваах нь 8 буюу 8-1 гэсэн тоо байгаа. За энийг ойлгосон байх гэж найдаж байна. За одоо зэрэг чинь хасах байгаа, нэмэх байгаа. Тэгээд өөр чинь бутархай тоо зэрэг гэж байгаа штэ. Одоо жишээ нь 2-ын 3-ны 2 зэрэг юм. За энийг бодохдоо заяа. Энэ доотлих нь тоо штэ. Одоо хуваарийг нь ямар ч гэсэн бутархай байвал энэ чинь яг язгуур гэсэн үг байхгүй юу? Яг язгуурын дор гэтээ тэгээ энэ ч байгаа нөгөө нэг хэдий язгуурын дор гэж байдаг штэ. Эннийхээ оронд энэ доотлын хуваар дээр байгаа тоог нь аваачаад тавьчихад болно. 3 язгуурын дор. Тэгээд энэ 2 гэдэг тоогоо өөрөө бичээд тэнгуүтээ энэ дээдлийн хүртүр байгаа штэ. Хүртүрээ энэ тооныхоо зэрэг болгоод тавьчихна. 2-ын 2 зэрэг. Тэгээ энэ тоо чинь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр 3 язгуурын дор 2-ын квадрат гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо эсрэгээр нь үзье л да. 5 язгуурын дор 3-ын 7 зэрэг гэх юм бол одоо юу гэсэндээ 3-аа бол энэ чинь гарах чинь. Тэгээд энэ чинь байгаа тоо нь хүртүр дээр орно хэр чинь одоо энэ хуваахын доотлолт нь орно гэсэн үг шүү дээ. Хуваахын доотлолт нь энэ яг
язуурынх нь тоо нь ороод тэгээд энэ тооных нь зэрэг нь болохоор хүртэр дээр орж байгаа. Буюу тооных нь одоо энэ хуваахынх нь дээдлэлд орж байгаа. Тэгээд 5-ны 7 болж байгаа шүү дээ. Тэгээд одоо язуурын дор 5-ны 3-ны 7 гэдэг чинь өөрөө 3-ны 5-ны 7 зэрэгтэй тэнцүү ийм тоо болж байгаа маа.